хүн болж төрснийг хийж бүтээсэн зүйлдээ өөрийн гэсэн замуртай явах хэрэгтэй. Ядаж нэг ганц цаг ч гэсэн гэртээ аваад очиж байсан бол манай ээж амьд заах гэсэн юм бодсон тэр би боддог ш. Тэр үед би ээж аягүй харамсдаг. Хэдий ядуу зүдүүч гэлээ үр хүүхдийнхээ төлөө шаналх сэтгэл зүрхэндээ уйлдагч нүдэндээ довлон үлэмсаа нуун алхах нууцхан гоник алдсандаа харуулсаж ахаад алдахгүй аз жаргалыг хайх гал эмчлээ атар хэрийн аглумцэт урдаа зорилт тавиад явах юм бол тэрэндээ бол хүрдэгэ. Орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа хүн бүрийн гаргасан зам гიშгсэн мөр бүхэн хорвоогийн хэлтрэг. Хүний мөр бодит суврал нэвтрүүлэг дахин дэлгэцнэ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Их засаг олон улсын их сургууль. Нэвтрүүлгийн ивент итгэгч сайхан галбиржуулан тураахтав. За үзэгчдээ бид их тавны гүүр гараад тээврийн төвчөнд байрлах жигэр грандын буудал гэдэг буудлаар байж байна. Тэгээд манай оролцогч маань эндээс шар хадны тэндээс 41 номерын автобусанд суугаад ирж байгаа гэсэн. Эндээс оролцогчтойгоо уулзаад тэгээд цаашаа ажил дээр нь очиноо. Одоо оролцогчоос тосч авъя. Энд одоо зураглаачтайгаа би хүлээгээд байж байна. За сайн байна уу та? Гэрлээ. Гэрэл цэцэг гэдэг шүү дээ. Намайг алтан шагаа гэдэг юм аа. Манай нэг Эрдэнэт хөвгт хараад манай энэ таксины хөвгт Эрдэнэт яваад. Тэгээ эндээ суугаад ихгүй дараа дээр. Айгаа орд. Тий. Чи одоо таныг эндээс ингээд ирж байгаад шар хантаас чинь хараад танилаа шүү дээ. За энэ ирж явах шиг байна да гээл. Тий. Энэ манай Эрдэнэт хөвгт манай яг манай урд явдаг хөвгт. Урдтай хашааны хөвгт. Тэгэхээр нөө намайг хөрөг гэж нааш зүгээр тэрийгээ хараад ирж. Тий. Анаа нэг хүүхэд хөдөөнөөс ирчээ. Тэгээ хүүхдээ нэг хөдөөнөөс зогсож. Дөнгө сая манай ахын хүүхэд бас нэг өнч хүүхэд байдаг байхгүй. Тэр угаасаа ирчээ. Тэгээ тэрийг өнөглөө юунаас баргоноос тосож авчаад. Гэрдгөө дөнгөж оруулаад ээж та цацсан гутан тэгээд эргээд гараад. За одоо хоёлаа яах вүлээ? Тэгээ одоо хэдэлээ манай юу арга штэ. Манай ажлын ороо ороод тэгээд манай ажлаас нөгөө таад бас хувцалж юмсан гэдтэй тий. Тэгээд тэрийгээ шийдвэсээд хэдэлээ тэгээд ажилдаа гарна да. Тий. Гэрлэгч тэгээд таны хувьд надтай ингээд амьдрахыг одоо зөвшөөрч байна уу? Ямар ч байсан. Зөвшөөрж байгаа. Яа. Би бас бодож л одоо яана одоо ямар хүү ирэх болдоо гэж бас дотроо төгсч л байна. Тий. Тэгээд бодноо болол тэгээ ханаа зөвшөөрн. Энэ цагтаа манай бэрэнтэй хор зайшгүй байна штэ зайч байна. Сайхан байна уу? Манай ах хэд юм штэ тий. Тий. Өнөөдөр энийг хэлсэн юм. Анхыг тоогооч юм. Замч юм уу? Тоогооч. Оол манай нэг нөгөө одоо тэр нөгөө бонус хийх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр. Тэгээ манай бонус ажилд явсан юм шиг байна. Мастер нэг юм явуулсан гэсэн тий. Тэгээд оронд нь тэмбэр хийж байгаа. Тэжлэн дараа ингээд эднэртэйгээ ингээд сууж байгаа сайхан мэз. Сайхан байлгүй. Чинь өдрийн цагаар ингээд эднэртэйгээ ингээд бужигнаар хоолоо идэл. Тэгээд ажилд гарахаар нь дагаал хоньс юм даа. Тий, ажлаа шалгаад. Таны одоо шалгах ажил уу? Одоо шалгана. Энэ тэр ажил дутуу байна, энэ ажил дутуу байна гэдэг үгдэл тэгээд замаар налгаж ирнэ дөө гэж байна. Одоо Викторийн ажил бол яг бол гологдох л уу яа. Тэр ажил мастер нүд мэдэндээ тийм ээ. Манай нийт мэдэндээ одоо дарга маань одоо ямар хийсэн шинжиндээ гэж зогсож байсан тийм. Манай эднэр чинь тий. Тэр ширүүн дарга уу? За мэдгүй манай ажилтнаас асуудаа. Хэр дарга? Ширүүл шүү дээ. Ер нь Хэдгэмэ хийгчин. Ер нь яг гайгүй. Манайхан тэгээд юу яадаг гэсэн чинь ингээд сайхан ярьж хөөрөөл инээж ханаагаад сайхан байдаг гэлэгжсэн. Гэлэгч маань. Манайх ч манай чөлөөтэй сайхан идүүл байгаа ярилцсан. Чөлөөтэй ярилцсан. Тийм. Яагаад тийм агуу байна үү? Чөлөөтэй би яагаад та нар ам чин чимээсэн юм бэ? Хомигдсан байна.
Энэ чи манай жолооч, энэ манай ачигт. Тий. Чи сая мастер зурган мөр авахгүй бүр аюул болсон. Харин тэгсэн гэлээ. Аяастай нүгэлтэй өгсөн гэсэн. Тий. Зам таарсан. Хамт олон гэж эндээ сайхан юм да. Тийм ээ. Тий, сайхан сайхан. Гоё шүү дээ. Гоё шүү дээ. Хамт олон чинь лимд үйдээ гоё байдаг байхгүй юу? Нээлттэй төрлөө тий. Яриа тий. Хоол идцгээр юм ээ. Сайхан. Ирчүү сайн иднүз. Оо. Ирчүүч одоо тэгэл ажиллаа хийгээл идээл. Тэр сайхан байхгүй. Ийм үйдээ гоё шүү дээ. Гоё шүү дээ энэ чинь тий. Тий шүү дээ. Нээлттэй төрлөө цай хоол идэж угаад цаг цаваа гаргаад ингээд яхаад сайхан байлгүй яах. Сайхан. Ийм юм дээрэл бид нар ч бас нэг хэсэг сайхан читэтэй шүү дээ. Бие биентэй тий. Яриагаа төрөлдөө бие биенээ тэгээ бас бие биенээ явуулах нь явуудаад. Тэгээд хөрөлдөөл тэгээд ичдэг шүү дээ. Сайн уу? Сайн. Бас юм чадж байгаа юм. Most. Гайгүй юм гай. Ингэдэг. Гайгүй л бас шүү дээ тийм. Гайгүй столт шүү дээ. Ажил өнд. Миний бүдэг чихэр авч өгье. Яана. Миний бүдэг жаад юм чичээрээ. Амар хөдөлгөөнтэй. Тэгэлгүй яа тий тэрвээ хөө. Одоо энэ Эдээ хөөхт байна. Явгооны зам үүсгэж нөөж ирчих. Надад. Нэг жааш наваач яана. яана Яа. аваад наваад тэний явуулсан. Нэг нэг хийлээ. Онаа үтийгөө сайн ингээ нарны сан хонцоо ингээ хуурсан ингээ биднэрийн дүүгээ ингээ дэргээд зүгний байна гэсэн ингээ сүнсэн гацгүй ёо миний мөн сайн эдгэрээрээ хурдан эдгэрээд хурдан ажилд ороорой. Одоо энэ манай туулч манай тэргүүний ажиллаж штэ. Одоо энэ чинь манай уухан анхны ажиллаж байхгүй юм чинь. Хэдэн жил ажиллаж байна? Одоо энэ 6 жил гараа ажиллаж байна. Энэ хатагчтай газар байгууллага анхдагч юм байхгүй. За. Манай тэргүүний ажиллаж муу хүнээс тутахгүй. Одоо энэ баяна их чинь ганц гарын үзүүр. Одоо намайг байхгүй. Миний бүх юмыг дорлдог хүний нэг дээ. Зөв. За энэ ч миний манай сурдан идгээд хурдан ажилдаа ороорой. Ажилчтай юмсгөөс тэгчлээ да. Хамт олондоо баярлалаа. Эргэж ирсэнд нь баярлалаа гэж хэлдэг. Өдөөрэнд нь ажлын амт амьдралд наажрал сайн хүсье. За таач гэсэн бас хурдан идгээрээ. За баярлалаа. За. Нэг өдөр нэг би нэг авсан жижиг хийжсэн шүү дээ. Тийм гэсэн тий. Нэг жижиг хийгээд байжсэн чинь нэг амар ороод лээдэг. Ороод гэсэн нэг амар аюу гой машинтай нэг хөөхөн нэг залуу хоёр ороод лээдэг. Сайн. Таны гэрэл цэцэг гэдэг гэсэн. Тийм ээ. Би одоо ингээд нэг UBC мөрөдлийн гүүрэн нэвтрүүлгээс явж байна. Тэнгуут дотор пал хийдэг. Яна нэг 9 давхраас дасаад гаж одоо янз бүр бас яваад айд өнтөө дуусан яваа гэж дотор пал хийгээд байж. За тийм. Синжи тэгсэн хөө. За одоо таныг одоо энэ бороо хараад энэ дээрээс чинь дасаад гаж айд дуулах гэсэн. Тэргээр доторс пал хийж заадаг яа энэ айдад нэрэл бодлох гэсэн багтаа яана дотор пал хийгээд явчихсан. Тэгсэн чинь одоо манай үг тэр нэг гэрэл масалцсан байсан юм аа. Манай үг гэрлийн янзтай тийм үү жижиг хөрөө яжсэн чи. За хичээ тантай ингээ сурвалжлага хийх гэж 3-4 хоног таныг ингээ сурвалжлага хийгээд ингээ гадуур дотор бүх усудаа сурвалжлага аваад орж ирсэн. Тэгээд одоо тантай одоо ингээ сурвалжлага хийгээд та одоо ингээ танаа дагаад та дараа махтай ингээ ярьсан. Зүнгөт байх цаахтай яах гэж юм бол таныг одоо машиндаа салгаад аваад явдаа гэж. Тэгээ машинд нь суугаад явлаа нөгөө яваад ингээд дааврыг энэгээр ягаад гэсэн чинь одоо ингээд ярилцлага өгөөл одоо самшиг ингээд ярилцлага яриад ингээд машин дотор ингээд яваад хайлаа. Мэдээ яваад байсан чинь яа харахгүй манай миний мэддэг цамаар яваад байхгүй. Өө эн чинь тэгмэт өө эн чинь нэр ийм зам байна. Өө эн чинь манай эрдэнэт зам байна шүү тэгээд ингээд ядгаар ингээд яриад яваад байсан. Гэсэн чинь тийм ээ гэж. Одоо тэгээд ингээд энэ хойгоор ингээд яваад орсон. Яг манай гэр гадаа ич. Өө эн чинь манай гэр байна шүү тэгээд айгу мэддэг хэрэг гэсэн чинь хэзээ нэр гэсэн чинь тэгээд ингээ хашина хаалгангууд манай хүүхдүүд бүгд ирсэн хашина хаалгаасан. Манай охин хөргөн хоёр энэ донд байна тавтай дэм дээрсэн хадаг сүмөрсөн зогсчих. Бүр гайхаад идэв юм гэсэн нэг яах ч юм бол та гэсэн чинь тэгэл гитод ирсэн чинь манай энэ одоо энэ ээжийн гэрийн цааталд яг энэ гэрийг ингээ барьчих. За. Гот юм сэн яа яах ч юм бол та.
Гэхдээ битээр ингэж одоо байгаа. Өгөн битээр одоо өдний насаас одоо 20 найр гэж байд юм. Өөрөөр бодоод байгаа. Тийм бас одогдоод ирнэ. Тийм аа. Тэгээд гэртээ ороод ирсэн чинь манай ээж боолмооч игнээд манай хүүхдүүд чинь давтаа дэмэлээ хатаг сүүм ажилласан чинь. Тэгээд яасан чинь нөгөө нэвтрүүлэгч хүн чинь шууд ороод за одоо хайд энтгийн гэрт орноо. Тэгээд нөгөө гэрт орсон чинь айгүй юм сайхан энэ гэрээ чинь ингээ байл бүр сайхан мат. Амар бороо орсон. Бороо ороод орсон. Тэгээд дараа яг нэг гэртээ ороод гэрээ үзээд яжсэн чинь бороо намж байгаа байхгүй. Тэгээд гэрээ яагаад лсэн чинь тэгсэн чинь тэр нэвтрүүлэгч хүн шууд нэвтрүүлгээ хийлээ. За одоо энэ чих ön одоо ингээ биднэрт ингээ чандалж ингээ загтал өчсөн. Тэгэл 6,000 загтлаа шалгараад энэ хүүхдийн загтал шалгараад тэгээд ээж аваагтай юм гоё би гэрэл гэж байгаа гэсэн. Оо би ч өөрөө ихгүй ингээ биднэрээ ойлоод эхэлж байгаа чи. Би ер нь ээжээсээ бас их л юм сорж үлдсэн. Манай ээж чинь юу юм л дээ их сайхан тийм их сайхан амгалан хүн. Ер нь нэг тийм уур уцаар байхгүй. Нэг зайлуулах нэг олон хүүхэд төрүүлсэн нэг 2 хүүхэд төрүүлсэн болоод тэр мөнийг олон яг болохоор нэг тийм юу байхгүй. Ер нь өөрөө бас нэг залууч хүн манай аав чинь бас ихэтэн хүнтэй хүний амьдрал донд байсан болоод тэр ер нь тийм янз бүрийн тийм байхгүй шүү. Орчин бол надад бол ямар ч орчин нөлөөлж байгаагүй. Би бол ер нь өөрийгөө нэг сайхан орчинд өсөж төрнж сайхан ээж аавын хүчин төдөө зэрэгтэй яваал гэж баярлалдэн шүү дээ ээж мэжтэй. Харин тий би одоо ээжтэй би одоо манай ээж ч одоо одоо жил гаранд болж байгаа шүү дээ. Би ч одоо нэг 47 8 нас хүртэл ээжтэйгээ явлаа шүү дээ. Тэгэхээр ч бас сайхан л байгааз. Ээж их охин уу? Ээж их охин л яг одоо 40 хэд настай 40-аад хөгшөртэй ихтэйг явна гэдэг чинь тийм ээ. Эсвэл сайхан л байхгүй. Ээжтэйгээ байсан хамгийн сайхан турсан. Би ер нь ээжтэйгээ ер нь тэр халахгүй сангачаар очиад ээж наашаа шилжиж ирэхдээ тэр халахгүй сангачаар нэг хамардаа гэж байдیں۔ Одоо тэр юуны зэсэн хөшөөгд амар урт хөш. Яг энэ шиг мөртлөг айгуу тийм урт хөшөө том хөшөө нэг тийм хөшөөн дээр ээжтэй хоёул ханаа яагаад манай ээж за ингээд миний охин ингээд одоо ингээд ажил амьдралаа захад хүрсэн уруу хөттэй болсон ханижилтай болсон ээж нь энэгээр л охиндоо бахархаж чинь да миний охин одоо ингээд хэдүүлээ энэ сайхан нутгасаа одоо эргээд сайхан нутг руугаа явлаа да гэдэг. Ингээл миний ээж тэр хоёулаа тэнд ингээд яриад их хөр хоёр нэг хоорондоо ингээд яриад нэг сайхан сэтгэлээ онгоолгоод ярихаар гоё болдог шүү дээ. Тэр үед л надад ээжтэй айгүй гоё санагддаг байсан. Тэгээ сая нэг өөд болохынхаа урд өдөр би нэг эмнэлэг дээр нэрээд манай ээж чинь 3 хоног өвдөөл тэгээд өөдсөн шүү дээ. Ер нь тэгээд бид нар ерөөс зоогоогүй шүү дээ хэмтэй. Манай энэ том банд манай энэ охин хоёр сахиал. Тэгээд би ээж дээр ирээд яасан манай ээж чинь нэг биер модал амар мөц гэрлээ би гэртээ харилдаг. Тэгэхэд би бас айгүй жоохон дэргэн дээр байх харамсдаг шүү дээ. Яг тэр тухайн үед би гэрлүүг аваад гараад явцсан байсан бодоод манай ээжүүдэд бас амьд байх ч байсан болов энэ гэж бодод шүү дээ. Тэгээд нөгөө өөрөө эмчилгээ хийдэгжсэн нөгөө эмч нь болохоор гарахгүй гэдэг. Бид нар болохоор гаргаад гэрлүүг аваа явчихээр эмнэлэг болохоор нөгөө эмнэлэг төвччихсэн хүний чинь хамаагүй гаргаад аваад гэртээ янз бүр болох юм бол эмнэлэг хариуцлага үлээдэг гинэ. Тэгэхээр манай ээж чинь ягаад гэвэл нөгөө нэг бас өрөөс уусахгүй байхгүй. Өрөөс уусахгүй байхгүй 4 өндөр ахуйцсан. Манай ээж чинь нөгөө аваарт ороод нөгөө энэ ажилчтай атус барьж байгаа тийм 4 зам дээр одоо конслийн 4 зам дээр аваарт орсон байхгүй. Тэгээд манай ээж чинь айгуу тийм өрөөл татуу. Манай ээж чинь өрөөс нь талбай айгуу бүр ийм наалдан гайм хазгаа хүмүүс байхгүй. Тэгээ нөгөө эмч чинь нөгөө ийм хүнийг бид гарахгүй та нар сонсохгүй. Би тухай тэр үед л жоо ээжтэй айгуу харамсаад одоо ч гэсэн би заримдаа болоо зогтож айгуу харамсдаг шүү дээ. Ядаж нэг ганц цаг ч гэсэн гэртээ аваад очиж байсан бол манай ээж амьд заах ч байсан юм бол тэр би боддог шүү дээ. Тэр үед л ээжтэй айгуу харамсдаг. Бодох үед тэр зөндөө ард юм уу? Одоо тэгэл ах маань ихтгэл юм би маа муутай. За үзэгчтэй гэрлэгчдэр 10 дугаар хавьд байрлах Совд салон дээр ирсэн байна. Совд салоноос манай хүний мөр нэвтрүүлгийн ивент тэгч байгаа юм аа. Тэгээд Совд салон дээр гэрлэгчдэр ирсэн учраас гэвэл гэрлэгч минь одоо энд гоо сайханд орох юм аа. За тэгээд хоёулаа хамтдаа Совд салон руу орцгоё. За. Асамын оо.
Загирлах сэтгэл хэрэг. Сэтгэл гоё байна. Энэ би ер нь ийм юунд орж үзэг анхадагаал энэ салонд орж үзэж байна. Сэтгэл бол гоё л байна. Танаа охин ч нь ус засдаг лөө тийм. Бөө манай охины найз нь засдаг. Ерөнхийдөө гэр салон. Тий, гэр салон. Гэрээр яваад дандаа нэг яадаг. Тэгэл миний усыг ирж янзлж өгдөө. Тэгээ би нэг тэр болгоно янзлуулд юм уу? Хаяад нэг Баяр. Тий, баяр аслнаас тиймэрхүү үед л яхаас тэр болгоно гэх юм. За гэрлэгч минь хэсэг хугацааны дараа тэгээд хөөрхөн мала гараад ирэхлээр битээр хүлээж. За. За гэрлэгч минь энд хүсээс суулж байна. Тэгээд дараа нь нүрэн янзлаад энэгүй пидикгүй гэдэг нэг юм байдаг ш тэр болгоно хийх бах. Тэгээд би бол ард нүрэн суулж байна. За гэрлэгч маань бэлэн болсон юм шиг байна. Сэтгэл хөдлөлт дээрээс хэлж чадхаар Шууд уйлчих гэдэг. Харин энэ их гоё юм яаж гсэн энэ салоныхаа хамтлаганд баярлалаа. Ажилтны өндөр амжилт хүсээрэй. Эрүүл энг сайн сайхан хүсээрэй. За. Та бүхэнд бас баярлалаа гэж манай уран бүтээлчдийн зүгээс хэлмээр байна. Тий. Баярлалаа. Тий, дараа нь хэлээр гисэн шүү дээ нэг нөө. Бүр тэрээр та тэгээд бүр тэр өнөөгөө үйлчилж өгнө гэсэн. Тэгээд мэдээ баярлалаа. Хайдтай ч гэсэн баярлалаа. За бид 13-ын дунд замын байрлалд фокус гэдэг гэр зургийн газар ирсэн байна. Тэгээд одоо гэрлэгч минь гэр бүлэрээ зураг авах бол. Тий. Одоо ингээд бид ингээд гэр бүлийн зураг авах зургийн студ дээр ирчээд одоо ингээд зураг авах гэж чинь да. За. За тэгэхээр энэ таяа байсан. Энийг ийш боо. Сүндэг ийш боо. За. Энэ жаахан зүйл байна. Чи аа цацсан. Ямар гоо цацсан юм чи. Ан жоонод чи. За чи гараа ирэхгүй. За инээсгэлээ. За анхаар авлаа гэхээр инээсгэлээд авлаа. За зөвчтэй хүн нэвтрүүлэг үргэлжлэж байна. Тэгээд бид хороол дуурлах Алтан байр бокюгийн салбарт ирсэн байна. Энд одоо зураг авах гэрлэгч хоёртойгоо хоол идэх гэж сууж байна. Хүүхдүүдтэйгээр зурмаар байхгүй болоо. Сайхан сэтгэл өндөр байна. Гэрлэгч хайч. Эхнэр таартай. Хайртай яах. Сайтай бүгд чинь болсон болохоос хайр үйлдэл юу гэж үгүй юм байх. Бодлоо та ажил дээр нэг үнэтэй юм шүү. Тэр бол яах. Бидний тэхгүй бас энерги зөвхгүй байна. Орж ирээд хоолоо идэл ингээд тэгээ манай хаа. Тийм яараа нөгөө төр зүмөрөстэй. Чихээс автаад. Яри. Тэгээд нөгөө зүмөр мо туулаараа тоглоом юм. Нөгөө тийч яах вэ? За. Бүрийг хайрлж яваарай. Наа. Инээс үгүй. Хөрчин танигсаа таниагүй гэж шүү дээ. Шоконд ороод яа. Намайг манай нэг охин тагсан шүү дээ. Эмээс амар гоё болсон. Манай эмээ ямар гоё юмтэй гэдэг. Манай нэг охины банд над дээр ирэхгүй. Төлөөд ис. Төлөд сая хайр намайг наашаа нэг бас цаар эмээ гэдэг. Гинт таньсан юм шиг байна. Тэгээд сая хайрны орсон дээ. Манай хөргөн тэгээд ээж гоё нэвтрүүлэлт авсан байна. Орсон баярлалаа гэдэгчтэй саяасан. Бид нар чинь гэрээсээ ингэж ингийн хоцолдог шүү дээ. Өглөө гараад нэг давтал
өөрсдөө хувцас өмсөөл гэдэг болохоор харин ямар санд ингээ хувцасан чи айгу сонин санагдаад нэг л хайшиж чи санагдаад тэрээс болтой. Агонд аваад ирж. Компаниас хэрэг шаарч шүү. Хөнгөлөөс ангираад байгаа шүү. За бас тийм ээ. Аюунгаас асуугаа. Компани зөвхөн за урд цохом. Өөг тэр ард хөвгүүд тэр. Ингээ ард хөвгүүд. Та цэцэг өгж ийсэн үү гэртээ? Нэг өгж үтсэн юм аа. Тэр чинь бие ч өгөөгүй. Одоо манай юу Ламбартанд ажилтдаг охин ирэхгүй. За. Тэгсэн чинь юу яадаг? Ээж цэцэг өгөө. Ий чинь нөө бүдүүн барь руу өгч яах. Охин мэдээ нөө ширэн дээр тавьж байсан чинь энэ цаараа. Маа нэг өгч. Идэггүй хийж айл. Oceans apart, day after day, and I slowly go insane. I hear your voice on the line, but it doesn't stop the pain. If I see you next to never, then how can we say forever? Wherever you go, whatever you do, I will be right here waiting for you. Whatever it takes, or how my heart breaks, I will be right here waiting for you. I took for granted all the times. За бид гурав сая энд хоол ичээд гараад ирлээ. Тэгээд хоол таалагдав хоёроо. Таалагдаа. Гоё хоол идлээ. Баярлалаа. Нөгөө нэг зургийн газараас зураг маань орой гарна гэдэг жисэн. Тэгээ орой аваад очие. За. Тий, та хоёр минь одоо ингээд харин үстэй тийм ээ. Тэг н одоо ингээд битэр гэлгүй харин да. А тэгвэл орой бит хоёр тэр зургийн газараас ороод зураг авчаад тэгээд хүмүүс яваад чи. За. За үзэгчтэй. Хүний мөр нэвтрүүлэг үргэлжлэж байна. Тэгээд одоо бол гэрлэгчэндээ ирчихсэн 2 дахь өдөр. Би бол өнөөдөр бол хонхгүй. Өнөөдөр бол явна тэгээд нэвтрүүлэг өнөөдөр ингээд одоо дуусч байна. Тэгээд хаалтын үйл ажиллагаа одоо тэгээд одоо зоригох дээр хоол хийж байгаа. Гэрлэгч бол оролцоогүй те. Гэрлэгч бол хатан шиг байгаа. Хатан шиг угсаа амьдрдаг гэж байгаа те. Зоригох. Чумыг бол ерөөсөө ирлээ хоол хийлээ энэ үл тэгэл орондоо ороод би цагийн үедээ хоол хийлээ. Эсвэл тийм манай ажлыг ч гэсэн Тэмбэж хөдөө спорт үзчих тэвгүй шүү дээ. тэр чи гитар тоглосоор байгаа тийм болчих юм. Айлын хөлтөд тэгсэн гэж байна шүү дээ. Айл очтыг. Энэ эднийг айлс чи Юу юу хийсэн байхгүй. Гэсэн чи энэ ахаад ятаа юм яа. Манаас хармалаа юм байна. Гитар тоглож ингэсээр яваад нөгөө гар нэг юм мойн болчих. Нэрээ юу. Яасан гэдэг үе юм бэ? Тэгж авч байгаа. Энэ ах энэ ахын гар яасан гэж асууад гэсэн. Тийм гэсэн чи аавда ээжтэй гэсэн гэж байна. Ээжээ цаа таахгүй энэ ахын гар авчаад төгсөв. Тийм уучаас. Эдрэг яах юм бол зэрэг. Waiting for you.
Цагаал цугар. Хөөхтэй нөө маань үсчих юм ингээд тэгэн догон гэдэг шиг юм хийж байгаа гэсэн чинь. Тэгээд ерөөсөө ном уншаа унтахгүй. Тэгээд телевизээр загсаад тавьж энэ ч тэгээ нөө юм уншаад. Манай том байж машин цаа ороод ирсэн. Орж ирээ явангууд нөгөө том уншаа. Хүн орж ирсэн юм уу? Мэдлэг байх те. Шүн чи та яасыг гарч бийцтэй байна. Гарахгүй яах юм. Байс игээл бийц энэ өөр хүнтэй юм шүү зоргоо ах чи. Яах юм. Ашаанаас гараа явчихад ах шиг байгаа. Тэгээ өглөө орж ирсэн үү яас би бол тэгж таа. Хөлийн шөрөс татаалахгүй. Одоо энэ хаврын ядаргаа нь одоо гард юм уу яад ингээд. Босоо явахтай зэрэг. Гашаан дотор ингээд алхаад байхтай зэрэг чинь тэгвэл энэ хөлийн шөрмөтэй орж ирэх. Тэгээд яахан гэвтгтэй зэрэг хөлийн шөрмөс чинь ирэх ороо чинь гэж. За тэгээд агч хоёртойгоо одоо 2 өдөр хамт байлаа. Гэж байгаа одоо амьдралын мөрөөр одоо алхлаа. Намайг хүлээж авсан баярлалаа. Ингээд одоо явах цаг болчих. Хэцүү юм да. Явуулмааргүй нөө. Явуулмааргүй дээ. Явуулмааргүй дээ. Тэгээ ижилдэн дасцсан юм уу да одоо ч та. Тэм шагаа мэнэр гэж болоо яах ч болоо. Өөр ажилд явж байгаа ирж байгаа гэдэг штеп. Гэрлэгчд дүүтэйгээ ингээд 2 өдөр хамт байхад ямар байв өндөрлө учруулаагүй үсттэй. Гөө өндөрлө очруулаг. Одоо бас санаа зовоод байгаа шүү дээ. Яна өндөрлө учруулж удаа ингэчгүүдээ тэгчгүүдээ гэл. Гөө ямар ч хэлсэн дүүтэйгээ ингээд нэг 2 өдөр цуг ажиллаж үзлээ. Бас явж үзлээ. Ийм сайхан боловсролтой аскет ийм сайхан дүүтэйгээ ажилласандаа би ч гэсэн бас баяртай л байна. Бас сэтгэл хангалуун байна. Үдээ ч гэсэн баярлалаа. Байгууллага хамт олондоо ч баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэг өгсөн бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ да. За тэгээд надтай бас хамт байсан, хамт амьдрахыг зөвшөөрсөн тий. Ажлаараа хамт одоо яваад зүгөө ажлыг чи хийлээ тийм. Тэгээд ирчээ ирээд хонлоо. Тэгээд ингээ намайг хүлээж авсан одоо хэнийхэн баярлалаа талараснаа илэрхийлье. Гэр бүлээрээ нэг зураг авахулсан тийм ээ. Энэ зураг одоо бэлэн болжээ. Өнөөдөр одоо ингээ бэлэн болсон байна. Энд одоо ганц 2 хүн байх байгаа. Манай нэг охин ажилтаа яваад гэсэн. Том мэнд бас гадуур ажилтаа явж байгаа. Тэр баярлах гэсэн даа. Ийм гоё зураг мөрөг яж гэсэн 50 хүн бүгдэнд баярлалаа. Азаадаа ч гэсэн баярлалаа. Бүгдэнд баярлалаа да. Баярлалаа. За тэгээд дүүн явъя та. Нөгөө үг олдож өхөр холдлоо. За гэрэлээ хичээл. Явлаа дүүн. Ийшээ гарыг да. Чигээ те. Ингээд их сайхан юу болсон. Таад баярлалаа. Таад ажилд амьдрал сайн сайхан өнгөрсөөрэй. Ажилчдаа ч гэсэн хамт олондоо ч гэсэн бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ да. Үзэгчтэй хандаад. Үзэгчтэй ч гэсэн одоо энэ сайхан телевиз одоо үзэгчтэй ч гэсэн баярлалаа. Тэгж хэлээ да. За баяртай. За үзэгчтэй хүний мөр нэвтрүүлгийн 2 дахь цувралын хөө өндөрлж байна. Тэгээд бидэнтэй хамт байсан үзэгчтэй аавынтай бас баяр талархснаа илэрхийлье. Гэрлэгчтэй ч гэсэн бас баярлалаа гэж хэлье. Тэгээд би энд одоо гол нь олон зүйлийг ухаарлаа, бас олон зүйлийг мэдлээ. Үзэгч таавхан ч гэсэн надтай хамт бас олон зүйлийг ухаарсан болж бодож байна. Юу гэхээр энэ шар хантаастан гэж бидний нэрлэдэг байгаа энэ хүмүүс энэ хүл амьдрдаг юм байна, ингэж амьдрдаг юм байна. Тэгээд ажил нь ийм хүнд байдаг юм байна. Тэгээд хамт энэ ажлыг хийгээд ингэ явж хахад их осолтой ажил юм байна. Тэр одоо жолооч нар хажуугаар нь гараад дайрчих гал өнгөрдөг тий. Бас бүдүүлэг зарим жолооч нар хил амаар доромжилдог ч юм уу. Одоо эндээс бас ойлгосон баха. Эдгээр маа ч гэсэн хүн шүү дээ тийм ээ. Тэр утгаараа нэгнийгээ бас хүндлээд ойлгоод энэ хүмүүсийг ойлгож харьцаж байгаарай гэж үзэгчтэй бас уриалах байна. За тэгээд дараагийн цувралаар эргээ уулзъя үзэгчтэй. Баярлалаа. Хүн гэдэг энэ орчлонд нүцгэн ирээд нүцгэн бүцдэг чамтай нэгэн бодгаал. Төрхөөс үгүй болох энэ хугацааг ухаантай нүдээр харвал бидний амьдрал даан чохромхныг та ойлгоно. Ийм байхад хүмүүс минь нэгнээ дээрлэж, зиндаархаж, хорон үгээр зүрхийн шимшрүүлж, өөрийн хувийг хичээж, мөн хим шиг амьдраад юу хийнэ.
та бид энэ орчлонд ганцхан л амьдран шүү дээ. Амьдаа бие биенээ харилцгаая.